Ямар тач тусгай шидийн ангийнхан Shadow Bringer-ийн ахлагч Кроник тэр дорн таньж түүний асар их шидийн хүчийг хүлээн зөвшөөрөв. Харин Кроно бол үнэндээ Кусанаги гэдгийг мэддэг Соната түүнийг нууцаар шархатсан байж магадгүй гэж санаа зовон ямар нэгэн байдлаар туслахыг хүсэж байлаа. Байдал эргэж давуу тал Крон талд очмогц тэр Куройг ёжтой нэмсэглэн тулалдаанд дуудав. Гэтэл яг ялчглаа гэж бодож байсан мөчөд түширүү хаанаас ч юм бэ гинт гарч ирэн. Куроигийн хэцүү байдалд орсныг хүлээн зөвшөөрөөд туслая гэж санал болгов. Охид түүнийг хармагцаа цочирдон аавыгаа урагч талд байгаад итгэж ядан ямар нэгэн тайлбар байгаасай гэж дотроо хүсв. Тэд тэр дороо ааваасаа яагаад Куро шиг жигшүүртэй хүнтэй нийлж байгаа юм бэ гэж асуулаа. Гэвч түширүү хариулахаас өмнө Курой өөрсдийгөө нэг зорилгын төлөө явж буй нөхөд гэж хэлчихв. Юуке эгч нь хоёр уламж их бодолж ааваасаа яагаад ийм хүнтэй нэг талд орсныг ойлгох гэж асуултын араас асуулт тавьсаар байв. Эцэст нь тэдний зогсолтгүй шахалтаас залхсан түшээрөө хүйтнээр өөрөөс нь юу ч тайлбарлуулах албагүй гэж хэлв. Охид урам нь хугаран дуугай хурааж түүн рүү зүгээр л ширтэн зогсов. Энэ хооронд Шидо Кроныг баривчлах тушаал өгөх гэж байсан ч Кроно яг одоо түүнийг дайсан мэт хөөх цаг мөн үү гэж эсэргүүцэн асуулаа. Тусгай шидийн ангийн бусад гишүүд ч түүний үгийг дэмжиж ялангуяа Кусанагийн энд байхгүй байхад одоо бол хамтран ажиллах ёстой гэж хэлв. Тэдний зөв гэдгийг ойлгосон Шидо дургуйханч гэсэн энэ удаад л хамтрахыг гэж зөвшөөрөв. Удалгүй Курой тусгай шидийн анги руу тусгай гар бөмбөг шидэв. Кроно бүгдийг булт гэж хашгирснаар тэд арайхийн дэлбэрэлтийн хүрээнээс гарч гар хөлөө бүтнээр нь авч үлдэж чадлаа. Тэд энэ нь жирийн гар бөмбөг биш гэдгийг даруй ойлгов. Бонасуур төрлийн шидийн эсрэг зэвсэг байдагт хүртэл гайхсан Кроно Курой плашаа онгойлгон дотор нь нуугдсан өөр олон төхөөрөмжийг харуулахыг ширтэн зогсов. Кусанаги Куройтой ноцолдож байх зуур эгчдүү хоёр аавтайгаа үнэхээр тулалдах ёстой болсон бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадан байлаа. Түширөө тэр агшныг ашиглан охидын хүчийг шалгах гэсэн мэт 3 дугаар төвшний усан шид болох Азур Сплэш тэдэн рүү харвав. Рука мөн ижил төстэй шидээр хариу барьсан ч түүнийг хэд сул байв. Түширөөгийн шид түүнийг хялбархан цөмлөн гарч ирэхэд охид өөр аргагүй болж цохилтыг хүлээн авахар бэлтгэлээ. Яг найдвар тасрах мөчид Рюжи 3 дугаар төвшний газрын шид тэр Рукатай хамт мангаа нэгтгэн 7 дугаар төвшний их усан шид Geyser Wave суллав. Гэтэл түшээрөө түүнээс ч хамаагүй амархан 8 дугаар төвшний Tidal Wave сүрж тэднийг бүхэлд нь дарж орхив. Дараа нь тэр шидийнхэн нэг хэсгийг сарниуч чадсан ч одоогоор өөрөөс нь хитрхи хол байгааг сануулв. Эгчдүү хоёр ийхүү ялагдан хөвтөж байхад Курой тулаан ямар нэгэн өрсөлдөөнгүй хитрхи нэг талдаа болж байгааг өглөв. Тэр Кусанахыг дооглон бүр агуу Шидо Брингер хүртэл шидийн эсрэг зэвсгийн өмнө хүчгүй юм байна гэж хэллээ. Мөн Кроно өмнө нь хизээч буутай тулалдаж үзээгүй байлгүй гэж яжилж түшээрүү өөрийнх нь талд байхад Кусанаги ямар ч боломжгүй бүр амьд үлдэхийг хүсвэл сөхөрч гуйжч болно гэж доромжилжээ. Гисэн ч Гусанаги огт сандарсангүй. Үүнийг харсан Курой улам цухалдаж бүр айж эхлэн Гусанагид бүү даварч бай гэж орлов. Тэр ахаад л шидийн эсрэг сумнуудаа буудсан ч Гусанаги бүгдийг нь бултаж орхив. Эхэндээ Курой үүнийг аз гэж бодсон ч удах тусам өөрөө ч эргэлзэж эхлэв. Харин түшээрөө дахин 8 дугаар төвшний усан шидээ харуулж ямар санагдаж байна гэж асуув. Хариу ирээгүй тул тэр Кусанаги руу дайрсан боловч Кусанаги дахин төгс бултлаа. Курой түүний хөдөлгөөнд ямар нэгэн сонин зүйл байгааг анзаараад тэр даруй 5 дугаар төвшний харанхуй шид Найтреда ашиглан араас нь сэм довтлов. Гэвч Кусанаги бүх сэлэмний цавчилтыг нь бүгдийг бултсан тул Курой ахин буутахаас өөр аргагүй болов. Гэхдээ сум бүр дахиад л талаар өнгөрөв. Кусанаги амьсгаагаа баг зэрэг тэнцвүүлэх агшинд ахин нэг их хүчтэй усан шид түүн рүү тавлгаалan ирлээ. Тэр хоосон орон зайн саатаа босгосон ч цохилтод нь хагарч эхлэв. Хажуугаас ажиглаж байсан тусгай шидийн ангийнхан ийм их хэмжээний мань хэрэглэгдэж байгаад алмаарч зүгээр л зогсоод байгаадаа өөрсдийгөө хэрэггүй мэт мэдрэв. Тэд ийм нөхцөлд Кусанагитай нүүр тулахч хэмжээнд биш гэдгийг ойлгож ямар нэгэн зүйл хийж түүний хүлээн зөвшөөрлийг хүртэх хэрэгтэй гэж шийдлээ.
Шидо Кусанагид дотроо гомдолтой хിവэр явсан тул энэ мөчийг боломж гэж харжээ. Кусанагийн анхаарал нь сарнсан бас давуу бус байдалд орчихсон мэт харагдаж байсан тул одоо л түүнийг сармагжуулах боломж байна гэж бодов. Удахгүй нэмэлт хүч ирж Түширо Курой хоёрыг барихад туслахыг мэдэж байсан Шидо энэ мөчийг алдахыг хүссэнгүй. Тэр ойрхон зогсож байсан Соната руу эргэж Кусанагийг даран авахд туслаач гэж шаардав. Соната эргэлзэн яагаад тэгэх ёстой гэж асуув. Шидүү хууль бус шидтэн ганцаараа тулалдаж байгаа энэ нөхрийг яг одоо барих ёстой гэж зүтгэв. Санаатаа ихэндээ татгалцсан ч шидүү бараг гуйх шахан шахалт үзүүлсээр байлаа. Эцэст нь тэр элд татгалзч чадалгүй нудрагаа атгаад урагш харсан нь шидүүд зөвшөөрч байна гэсэн мэт санагджээ. Гэвч Соната Кусанаги руу дайрахын оронд түүнд цагаан шид нийлүүлв. Үүнийг харсан Курой цагдаагийнхан өөрсдийн цорын гац холбоотон Кусанагигоос урвчглаа гэж андуурч тэднийг дооглов. Гэтэл яг дараагийн мөчөд Шидо Соната Кусанаги дээр 5 дугаар түвшний ариун шид Фьорстед хэрэглэснийг ойлгож алмайрав. Курой цагдаагийнханд хууль бус шидтэн Кусанагид туслалаа гэж хашгирсан ч Кусанаг өөрөө идэвхгүй шидээрээ шархаа идгэж чаддаг учраас түүний үгийг үл тов. Харин Соната өөрт нь хэрэггүй гэдгийг мэдсээр байж яагаад ийм шид хэрэглэснийг бодож үзээд магадгүй тэр мэдрэмжээ шидээр дамжуулан ойлгуулахыг оролдож байна гэж Кусанаги ойлгов. Ингээд тэр эдгэх нөлөөг нь хүлээн авч Куройтой үргэлжлүүлэн тулалдлаа. Харин Шидүү өөрөө ч учраа олохгүй шахан Санатаас яагаад тэр гимт этгээдийг эдгээчихэв гэж асуулаа. Саната түүнээс үнэхээр залхсан тул Кусанаги чинь бидний төлөө л тулалдаж байна гэж шулуухан хэлв. Шидүү үүнийг яаж мэдээд байна вэ гэж асуухад Саната тэгвэл яагаад өөртөө бараг хөдөлж чадахгүй байж амьд үлдчихсэн байна. Яагаад Кусанаги нэг алхамч хорохгүй энэ газартаа зогсоод байна гэж боддоо хэмээн хэлв. Шидо дуугүй болсон тул Саната энэ бүхэн биднийг хамгаалах гэж л байгаа хэрэг шүү дээ гэж үргэлжлүүлв. Кусанаги Куройгийн суманд шархтаж байхад ч тэр зүхтаагүй. Учир нь хэрв тэр байхгүй байсан бол байна бид өөрсдөө болох байлаа гэж тайлбарлажээ. Энэ бүхнийг сонссон хэрнээ Шидо Кусанагийг муухан болгож харахыг оролцсоор байв. Хууль бус шидтэн лэмчин цагдаа нарыг аврна гэж байхгүй гэж тэр муухгаар бодсоор байсан юм. Соната түүний нүдэн дэх эргэлзээг анзааран Кусанаги ганцаараа энд ирсэн шалтгаан нь хүмүүсийг аврах, бусдын төлөө тулалдах явдал гэдгийг дахин сануулв. Удалгүй охид Кусанаги хууль бус шидтэн эсэх нь хамаагүй. Тэд ч гэсэн түүний хажууд хамт тулалдана гэж хэлэхэд шидвч үнэнтэй нүүр тулж эхлэв. Гэвч Курой тэднийг шууд дооглон манан бараг дуусчихсан амьтад юу ч өөрчилж чадахгүй гэж хэллээ. Тусгай шидийн ангийнхан Курой руу хамаг чадлаараа дайрах үед Юка манан баг байж магадгүй ч тэдэнд хийж чадах зүйл байсаар байна гэж хэлв. Ингэж хэлээд тэд нисдэг усан бөмбөлөг дээр хөвж байсан түшрөө рүү дайран түүнийг доош татан өөрсдийн төвшөнд буулгаж ирлээ. Түүнийг газар дамагц Кусанаги Demons Blaze дайрсан ч Түширүү гинэт халдлагыг нь мэдэрч Geyser Wave сүрв. Бүгдийн уялдаа холбоог хараад Түширүү Кусанаги руу шууд дайрах боломж их гарахгүй юм байна. Тусгай шидийн ангийнхан заавал саад болно гэдгийг ойлгов. Иймээс багийнхан Түширүүг барьж саатуулах дээр төвлөрч Санатач Кусанагид туслахдаа үнэхээр баяртай байлаа. Охид аавыгаа саатуулж шидүүж сэтгэлээ чангалан тэдэнтэй нэгдсэн нь эцэстээ Куройгийн уурыг хөргөв. Кусанаги харин тусгай шидийн ангийнхныг Түширүүг саатуулж байгаад нь магтан. Ингэснээр тулаан нь илүү хялбар болж байна гэж хэлээд Куройгийн уурыг улам хөргөв. Курой бухимдсандаа тэднийг бүгдийг нь бүх хүчээрээ ална гэж сүрдүүлэн Кусанаги руу улам их буудаж эхлэв. Энэ удаад ч Кусанаги довтлогоо бүрийг төгс бултаж, Курой бүр алмайран яаж ингэж бүх сумыг бултаад байгааг ойлгохоо болов. Курой түүнийг шид хэрэглэж байна гэж буруутгахад Кусанаги огт шид хэрэглээгүй зүгээр л бултаж байна гэж хэлв. Үүнийг сонссон Курой бүр төвчээр алдан. Эн чинь кино биш шүү дээ. Намайг битгий тоглоом хийгээд бай гэж ориллоо. Тэгэхэд Кусанаги шидийн эсрэг алсын тусгалтай тоног төхөөрөмжтэй ингэж тулалдсан нь удаж байна. Эхэндээ жаахан эвгүй байлаа гэж тайван хэлв. Энэ үгийг сонсмогц Курой улааран эмх замбраагүй будаж эхэлсэн ч Кусанаги довтлооны химнэлийг нь аль хэдийн уншчихсан байсан тул сум бүрийг алдалгүй бултаж түүн рүү улам ойрцоор байв. Сум ажиллагаа байсныг ойлгосон Курой шидийн эсрэг тоногсон пуужин харвагч гаргаж ирэн бүгдийг нь нэг дор хийсгэнэ гэж оролдлоо.
Харамсалтай нь гохоо дарахаас өмнө Кусанаг найтрейд ашиглан түүн рүү шууд тулж очоод жирийн харанхуй шидээсөөр Крюэл химээх тусгай харанхуй шидээр түүнийг 3 хоног 3 шөнө тасралтгүй тарчилгах өвдөлтийн ертөнцөд шидчихв. Крой шиг навшид яг тохирох шийтгэл байлаа. Кройг ингэж дарсны дараа Кусанаги дараагийн байна түширүү болов. Багийнхан нь ядарсандаа хөдөлж чадахгүй шахан байсан ч тэд түширэг үнэхээр сайн саатуулж чадсныг Кусанаги хараад тэдэнд рүү инээмсэглэн үлдсэнийг нь өөрт нь даатах гэж хэлв. Ингээд тэр бүх анхаарлаа түширүү дээр төвлөрүүлэх гэтэл түширүү гинэт бууж өгч Кусанагийн шалтгааныг нь асуулаа. Яг энэ үед холбоогоор Леона мэдээ өгч том асуудал гарлаа. Цагдаа нар болон шиддэг язгууртнууд Токиогийн хар эсэргүүцлийн бүх нуугдсан байрлал руу нэгэн зэрэг дайрч байна. Эн чинь илт төлөвлөсөн цагт харуулалт байна гэж хэлв. Тэр цааш нь энэ мэдээллийг Мизуха түширүүл албаар задруулсан нь гарцаагүй гэж нэмэв. Үүнийг сонссон Кусанаги түшируугаас чи хар эсэргүүцэл рүү нэвтэрсэн тагнуул байсан юм уу гэж асуув. Түширүү товчхон тийм гэж хариулв. Гэвч яриа үргэлжлэхээс өмнө Крой босож ирээд та нар одоо болоо дими балаарха боль гэж ориллоо. Түүний байдлыг хараад Кусанаги тэр шидийн эсрэг төхөөрөмжөөр Крюэл нөлөөг арилгаж чаджээ гэж дүгнэлээ. Крой гартаа тесэлгээний удирдлага барьчихсан байсан бөгөөд ойр орчимд нуусан бүх бөмбөгөө дэлбэлнэ гэж сүрдүүлв. Тусгай шидийн ангийнхан ийм байдалтай байхад тесрэх бөмбөгнөөс зугтаж чадахгүй гэж гомдлов. Гэвч Кусанагийн түширүү хоёр хоёулаа хөдөлгөөнтэй хэвээр байсан тул 7 дугаар төвшний Emerald Aqua шидээ нэгэн зэрэг ашиглан багийнхныг Кройгийн бөмбөгнөөс хамгаалахаар болов. Харин Крой удирдлага хэд дараад ч юу ч болоогүй тул алмайран би чинь хаасайгүй бөмбөг тавьсан шүү дээ гэж мэгшин зогсов. Тэр гайхан бодож байх хооронд саяхан хурж ирсэн Леона бид тэдгээр бөмбөгийг аль хэдийн саармагжуулчихсан гэж хэлв. Крой түүнийг харангуйтаа Shadow Over-ийн хүмүүсийн нэг гэдгийг таньж доромжилсан хитэн үг шидэд та нар бол миний боолууд мөлхөж сөхрөөд тушаалыг минь даг гэж ориллоо. Уур нь хүрсэн Леона түүнийг шууд цохиж унгаад эцэст нь өшөөгөө авлаа гэж хэлв. Гэсэн ч тэр мунхаг итгээд өөрийгөө хар эсэргүүцэл гэдэг авраг машины ердөө нэг араа төдий. Жинхэнэ эзэд нь одоо ч хаа нэгтээ муу үлээ үргэлжлүүлж байгаа гэж омогтой хэлж амжив. Үүний дараа Крой сөхрөн унахад Кусанаги хар эсэргүүцлийн жинхэнэ эзэн нь яг хэн юм бол гэж бодов. Гэхдээ тэр хүний хэн болохыг баттай тогтооход одоохондоо илүү их мэдээлэл хэрэгтэй гэдгийг ойлгосон тул Кусанаги энэ бодлоо түр орхиод цагдаа ирэхээс өмнө явахын тулд Леонаг өргөн авчээ. Яг тэр үед Юка түүнийг түр хүлээгэж нэг зүйлийг баталгаажуулах хэрэгтэй байна гэж дуудах гэсэн ч Кусанаги үл тон шөнийн тэнгэр рүү өсрөн алга болж тусгай шидийн ангид дахин баригдсангүй. Кусанаги явсны дараа Рука, Юка, Рюжи 3 Shadow Over-ийн ахлагч яг ямар хүн юм бол гэж гайхан үлдэв. Харин Кусанаги бол үнэндээ Кусанаги гэдгийг мэддэг. Соната тэр шөнө маш олон хүний амийг аварсан. Баатартаа дотроо гүн талархаж байлаа. Маргааш өглөөний мэдээгээр хуучин шидтэн язгууртан хар эсэргүүцлийн ерөнхийлөгч Крой хотод айдас тархаа хувилдаан зэрэг олон хэрэгт баривчлагдсан тухай зарлав. Түүнчлэн цагдаа нар бөмбөгүүдийг маш хурдан саармагжуулж өндөр түвшний терроризмын эсрэг ажиллагааны чадвараа харуулсанд ихээхэн магтаал хүртэж байлаа. Хотын хаа нэгтээ байгаа Хината Рику хоёр тэр мэдээг үзээд хэвлэл мэдээлэл тэдний хийсэн ажлын гавьяаг булаах гэж байгаад дургуутсан шооллоо. Харин Кусанаги өөрийн энгийн амьдралдаа тусгай шидийн ангийн ахлагчийн дүрдээ буцаж оржээ. Тэр өглөө л тэр багийнхан хамт Мизухагийн харш руу түшээрүүтэй уулзахаар алхаж байв. Замдаа багийнхан өнгөрсөн шөнө Кройг барих ажиллагаан дээр яагаад байхгүй байснаа тайлбарлахыг түүнээс хүсв. Кусанаги гэр бүлийнхэн талд нэг асуудал гарсан гэж худал хэлэхэд азар тэд итгэжлээ. Гэхдээ дараагийн удаа ядаж холбоо барьж байгаараа гэж түүнд сануулв. Мизухагийн харшид очмогц тэднийг халуун дотноор угтан авч уулзалтын өрөөнд суух газар гаргаж өгөв. Өрөөнд орсон хойно охид ааваасаа болсон бүх явдлыг тайлбарлахыг хүсв. Түшээрөө эхлээд шидтэн язгууртнуудын унсан нэр хүндийг цэвэрлэж, хууль бус шидтэнгүүдийг хэд даврахгүй байлгахын тулд өөрийгөө Кройтой хамтарч байгаа мэт дүр эсгэн хар эсэргүүцэл рүү нэвтэрсэн гэж тайлбарлав.
Дараа нь тэр зөвхөн Курой хуучин шидтэн язгууртан байгаад зогсохгүй асар олон гэмт хэрэгт холбогдож нөлөөгөө хязгааргүй тэлж байсан тул дахиж твчих аргагүй болж арга хэмжээ авсан гэж хэлэв. Юка яагаад зөвхөн одоо л хар эсэргүүцэл рүү нэвтрв гэж асуухад Түширүү өмнө нь Курой Фукагийнхантай холбоотой байсан тул шидтэн язгууртан овгийн тэргүүн хүний хувьд түүний итгэлийг олоход илүү амар байна гэж үзсэн цагдаагийн талаас тусгай тушаал ирсэн гэж хариулв. Сэтгэл зүйн арга ашиглан Куройгийн итгэлийг тэр амархан олж чадсан аж. Тэр ярианыхаа төгсгөлд өөрөө албан ёсоор цагдаагийн байгууллагын хүн биш ч тусгай тохиоллоор нууц мөрдөгчийн байр сууриас хандсан тул хийсэн зүйлд нь эрүүгийн хариуцлага тооцохгүй гэж тайлбарлав. Үүнийг сонссон охид тайвширч аавыг нь ийм аюултай ажилд ашигласан цагдаа нарыг шүүмжилж эхэллээ. Харин Кусанаги дотроо энэ жүжигт оролцсон бүх байгууллагын талаар бодож байв. Тусгай шидийн анги язгууртнуудад үргэлж ялгаатай ханддаг мэт харагддаг цагдаа нар бүр Мизуха түширүү хүртэл ийм хол явж байгаа нь түүнийг гайхшруулав. Бас цагдаа нар яагаад яг энэ мөчөд хөдөлсөн юм бол илүү эрт хийж болох зүйл байсан шүү дээ гэж бодож байлаа. Түүний нүдээр бол тэдний одоо л хөдөлсөн шалтгаан үнэмшил муутай сэжигтэй санагджээ. Куроыг дарсан шөнийн тухай дурсамжид Кусанаги, Леона хоёр цагдаа нар мэдээлэл цуглуулах чадвар нь сул мөртлөө тавьсан бөмбөгний талаас илүү нь хуурамч байсныг яаж ийм амархан олж мэдэв гэж ярилцаж байв. Кусанаги гэмт хэрэгтнүүд жинхэнэ бөмбөг хангалттай бэлдэж амжаагүй байсан юм биш үз гэж асуухад Леона тийм байх боломжтой ч ийм том сүрдүүлэгт хитрхи хайш яаш ажилласан мэт санагдаж байна гэж хэлжээ. Ямар ч тач цагдаа нар хитрхи хурдан хөдөлсөн нь яг урьдчилж мэдэж байсан юм шиг харагдаж байв. Түүний хувьд энэ бүхний цаана нэг л нотой зүйл байгаа нь мэдрэгдэж байсан ч одоохондоо нотлох баримт байгаагүй юм. Одоо буцаад бодит цагт түширүү өөрийн нүглийг хүлээн зөвшөөрч уучлал хүсээд цаашид тусгай шидийн ангитай олон нийтийн өмнө хамтран ажиллана. Мөн охтынхоо хөөгдсөн статусыг цуцлана гэж мэдэгдэв. Үүнийг сонссон охид тэр дороо баярлан одоо дахин бахархалтайгаар Мизуха овгийн хүмүүс байж чадна гэдгээ ойлгов. Мизухагийн гэр бүлийн уулзалтаас харж явах замдаа Ришуи сүүлийн үед болсон бүх сайн зүйлсийг яриад бүх юм эцэстээ цэгцэрсэн болохоор одоо л сэтгэл амарч байна гэж хэлв. Харин Саната Кусанаги болон Кусанаги хоёрыг хоёуланг нь өөрийн баатар гэж бодож тэдэнд талархлаа илэрхийлэхийн тулд ямар нэгэн зүйл хийж чадах юмсан гэж хүсэж байлаа. Кусанаги бол хууль бус шидтэн гэдгийг мэддэг. Шидүү хүртэл тэр шүн тэднийг аварсныг нь толгооноосоо гаргаж чадахгүй байв. Хэрэв Кусанаги үнэхээр Кусанаги байвал түүнийг барих нь зөв хэрэг мөн үү гэдэгт хүртэл эргэлзэж эхэлжээ. Харин Юки тэр шөнө Кусанагигийн нүдийг хараад Кусанагийнхтай яг ижил байсныг санаж улам тавгүйтэв. Энэ хоёрыг ялгаж салгаж чадахгүй болсон тэр Кусанаги хоёр нэг хүн юм биш биз гэж сэжиглэж эхэллээ. Ийм байдал үргэлжилбэл асуудал улам төвөгтэй болно гэдгийг Кусанаги өөрөө ч сайн ойлгож байв. Тэр шөнө Кусанаги дүрээрээ тэр имлэгт хөвтөж байсан кай дээр очиж ариун шидээр үргэлжлүүлэн имчилж байлаа. Энэ удаа хариу өгөхгүй байсан тул Кусанаги эгч чинь чамайг хүлээж байна. Сэрдээ гэж аяархан хэлв. Яг энэ үед Леона өрөөнд орж ирэхэд Кусанаги цонхны гадаа нуугдав. Леона дүүгээ зөөлнөр тайвшруулан өөрийг нь айлгаж байсан тэр муу хүмүүсийг эцэст нь Кусанагитай хамт ялсан одоо санаа зовох зөөлгүй дахиж хинч чамайг гомдоохгүй гэж амлав. Эгчийнхээ дууг сонссон хэдхэн хормын дараа Кай түүний нэрийг дуудан сэрэхэд Леона тэр даруй эндээ байна гэж хариулв. Бүрэн сэрсэн Кай эгчтэй эргээд ирсэнд баяртай байна гэж хэлээд эгчийг эзгүүд өөрийнхөө аль болох тэсэж хичээсэн гэж ярив. Үүнийг сонссон Леона ямар ч эргэлзээгүйгээр дүүгээ чанга тэврэн авч нулимсаа барьж чадсангүй. Энэ дүр зургийг харсан Кусанаги үл ялэг инээмсэглэв. Өөрийнх нь хийх ёстой ажил дуусныг ойлгосон тэр чимээгүйхэн шөнийн тэнгэр рүү нисэн оджээ. Маргааш нь өдрийн цайны үеэр Рюжи сургуулийн дээвэр дээр бусадтайгаа хамт сууж байхдаа дараагийн өдөр бяцхан дүү нараа харж өгөөч гэж Кусанаги болон огтоос гуйв. Юу болсон талаар асуухад тэр өөрийн ээлж бүтэн өдөр үргэлжлэнэ. Тиймээс маш орой харна гэж тайлбарллаа. Ер нь бол ээж нь ажилгүй үед тусгай шидийн ангийн ажиллаа хийж завтай үедээ ажилдагч энэ удаад хоёулаа эзгүй байх тул дүү нараа орой болтол ганцаарнг нь орхиж огт болохгүй байв.
Рүүжигийн гуйлтыг сонссон Кусанаги төвгөөхөн зөвшөөрч угаасаа хүүхдэд дуртай гэж хэлв. Рүүжи түүнд бөөнөрөө талархлаа. Харин Юка энэ удаад тусалж чадахгүй дээ уучлал хүсээд нүүхтэй холбоотой хийх ажилтай гэж тайлбарлав. Түүнийг одоо дахин гэр бүлээсээ хөөгдсөн биш гэдгийг сансан Рүүжи тэгэхээр буцаад аавынхаа гэр рүү нүүж байгаа юм уу гэж асуухад Юка харин илүү том байр руу нүүж байна гэж хэлв. Тэр даруй Юка аавыгаа дуурайн. Кусанаги хамт байгаа цагт хоёулаа бие даасан амьдралаа үргэлжлүүлж гадаад ертөнцтэй танилцаар байгаарэ гэж хэлсэн шүү дээ хэмээн хошигнов. Үүний дараа Рүжи Юкагийн аавын үйлдэлийг ярихад Юка ядаж мөнгө өгч байгаа нь сайхан юм да гэж хэлв. Ямар тач Кусанаги хэрв түширүү охтыг бие даасан байхыг дэмжиж байгаа бол эгчдүү хоёр хамт амьдрах нь ойлгомжтой гэж бодов. Нөгөө талаас бол түширөө яагаад өөрийг нь охтын ойролцоо байлгахыг хүсэж байгааг ч тэр ойлгож байлаа. Рүүжи дараа нь Юкаг нөхөд Кусанаги, Рука хоёр туслах байх гэж тоглоом хийтэл өөртөө ямар хитрхи бүдүүлэг мэдрэмжгүй сонсогдож байгаагаа ойлгож эцэст нь Юка өөрөө дагаад асуудалгүй нүүчихнэ гэж дүгнэв. Тэр онгоон дээр бүгд сайн инээлцсэний дараа Рүүжи Рукагаас Кусанагитай хамт хүүхдүүдийг харахад чөлөөтэй юу гэж асуулаа. Рука эхэндээ төгдөрч байснаа эцэст нь Кусанагитай хамт хүүхдүүдийг харж өгнө гэж санал болгов. Үүнд Рүжи хоёуланд нь талархаад дараа заавал хариуг нь барина гэж амлав. Маргааш нь Кусанаги Рука хоёр Рүжигийн 3 дүүг дагуулan зугаа цэнгэлийн парк руу явлаа. Хүүхдүүд хизээний л очоогүй байсан болохоор морин тойруулга, галзуу хулгана, алсыг харагч хурд бүгдээр нь сууна гэж баярлан шулганалдаж байв. Тэдний хүслийг сонссон Кусанаги бүгдээр нь сунаа гэж амлав. Яг нэг тоглоомон дээр суух гэж байтал Кусанаги арай хол зогсож байсан Рукаг анзаарч хамт оролцохыг дуудлаа. Гэвч тэр үед Рукагийн царай тийм сүрдмээр харагдаж байсан тул хүүхдүүд хүртэл жаахан айчхав. Үүнийг харсан Кусанаги "Чи яагаад инехгүй байгаа юм бэ?" гэж асуулаа. Уур амьсгал эвдэх хүн гэж хэлүүлэхгүй тулд Рука уучлалт хүсээд бүр байдлыг уламд ордуулан хүчээр нэг инээмсэглэн "Одоо дээрдвүү?" гэж асуув. Харамсалтай нь хүүхдүүд түүнээс бүрч их айв. Тэднийг уйлуулахаас сэргийлсэн Кусанаги хүүхдүүдийн толгойг илж тайвшруулад гунигалсан Рукаг түр орхив. Үүний дараа тавуулаа галзуу хулгана алсыг харагч хүрд морин тойруулга бүгдээр нь сууж орой болж эхлэх үед сая зогслоо. Кусанаги баяртай байгаа хүүхдүүдийг харж байх зуур Рукагийн нүүрэн дээр гуник тодорсныг анзааран түүнтэй ярилцахаар болов. Аз олоход тэр өмнө нь хүүхдүүдэд хүнтэй мөргөлдөж болохгүй шүү гэж сануулсан байсан тул тэд богинохон хугацаанд бие засах газар руу явж хоёуланг нь хэсэгхэн хугацаанд хоёулахнаа үлдээжээ. Хүүхдүүдийн догтолж байгаа талаар жаахан ярилцсны дараа Рука Кусанагид "Чи үнэхээр гайхалтай юм а. Хүүхдүүд хүртэл чамайг биширч байна" гэж хэлв. Кусанаги үүнийг онцгой зүйл биш гэж бодсон ч Рука өөрөө хүүхдүүдтэй ер нь таардаггүйгээ хүлээн зөвшөөрөв. Хүүхдэд дургүйдээ биш зүгээр л тэдэнтэй яаж харилцахаа мэддэггүй аж. Кусанаги үүнийг ойлгож байгаагаа илэрхийлэхэд Рука өөрийгөө ийм хит хөшүүн байсанд уучлалт хүслээ. Дараа нь тэр өмнө нь Юкад "Чи хизээч надаас илүү гарч чадахгүй" гэж хэлж байсан үеэ санав. Харин одоо бол өөрийгөө бүх талаар дутуу мэт мэдэрч байгаагаа хүлээлээ. Тэр хоолч хийж чаддгүй. Хүмүүстэй ч сайн харилцаж чаддгүй. Юка шиг анхааралтай ч байж чаддгүй. Бүр нэгэн цагт өөрийнхөө хамгийн сайн зүйл гэж боддог байсан шидийн талбар дээр хүртэл өөрөөс нь давж эхэлжээ. Мөн хүүхдүүд ариун цэврийн өрөөнөөс эргэж ирж байна гэж нэмж хэлв. Хүүхдүүд олны дундуур явж байхдаа хамгийн том нь бусад хүүхдүүдийг дээрлэхэж бас бичлэг хийж сүрдүүлж байсан 3 дээрэнгүүгийн нэгтээ санамсаргүй мөргөлдөв. Юу болох гэж байгааг даруй ойлгосон Кусанаги шууд оролцохоор завдсан ч Рука төрүүлж хүүхдүүдийг хамгаалахаар орж ирэхийг хараад хэсэг ажиглахаар шийдлээ. Тэр хүүг аюулаас хол татаж аваад "Зүгээрөө" гэж асуув. Хүү уйлж эхэлсэн ч гимтээгүй байгааг нь мэдээд Рука тайвширлаа. Яг тэр үед дээрлэхэгч болон гар хүлэн зүгээр л хүүхэд байсныхын төлөө тэр жалаас уучлал нэхв. Рука татгалзан "Хүүхэд ямар ч буруу хийгээгүй. Харин та нар өөрсдөө уучлал хүсэх ёстой" гэж хэлв. Эргүү зангаараа тэр дээрлэхэгч Рукаг эсэргүүцлээ гэж шууд цохих гэж оролдсон ч нудраг нь холдож амжаагүй байхад Кусанаги түүнийг чанга хатгаад зөвхөн гай тарьж чаддаг гэж зандарлаа. "Эн чинь олон нийтийн газар шүү. Өөрийнхөө зугаа цэнгэлийн төлөө бусдын жаргалыг бүүсгдэг" гэж сануулв.
Өвдөөд орилж сулаач гэж гуйх үед нь Кусанагийн эцэст нь тавьж өгөөд ийм гайтай хүмүүс хаасайгүй юм да гэж үгэллээ. Дээрлэгчдийг явсны дараа Кусанагийн хамт яваа хүмүүсээ шалгаж бүгд зүгээр байгаа эсхийг лавлав. Рука тэднийг хамгаалахын төлөө төрүүлж орж ирснийг харсан гурван хүүхэд тэр даруй түүнд наалдан уйлангаа аварсанд баярлаа гэж хэлв. Эхэндээ Рука бүр хөсчихсөн ч Кусанагийн нэг харцыг хараад хүүхдүүдийг чанга тэрж одоо бүх зүйл зүгээрээ гэж тайвшрууллаа. Тэр явдлын дараа тэд өдрийн үлдсэн хэсгийг амар тайван өнгөрөв. Орой болоход Рүжи гэртээ ирээд дүүнер нь төөг утсангүй бидтэй гэж уучлал хүсв. Гэвч түүний гайхшралд тавуулаа яг нэг аз жаргалтай овог шиг тэврэлдэн нам унтаж байлаа. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр тусгай шидийн ангийн ахлагч Кусанаги болон Шэдо Өвбрингерийн ахлагч Кроно 2 Японы ихэр шидэднүүд хэмээн улам их анхаарал татж байхад цагдаагийн нэр хүнд харин улам л унаж байв. Хар эсэргүүцлийн дэлбэрэлтийн хэрэг дээр хурдан хариу үйлдэл үзүүлж баг зэрэг магтаал авсан ч тусгай шидийн ангийн амжилтууд цагдааг бүрэн дарж нэр хүнд нь хിവэрэ навсайсан хിവэр үлджээ. Токиогийн цагдаагийн газрын нэг уулзалтын үеэр зарим хүмүүс Шеда Үгрэнгэрийг цааш нь ингэж дур зоргоор нь тавьж болохгүй. Тэд цагдаагийн нэр төрийг гутааж байна гэж маргалдав. Энэ үгний үнэн хүлээн зөвшөөрсөн ерөнхий комиссар тэдгээр өөрсдийгөө шударга ёсны төлөө ажиллаж байна гэж нэрлэдэг хууль бус этгээдүүдийг баривчилж шүүхийн өмнө аваач гэсэн шууд тушаал болгов. Энэ хооронд Кайчи овгийн дожид Кусанаги, Рику хоёр модон сэлмээр бие биенийхээ сэлмийн ур чадварыг шалган тулалдав. Бараг 10 минутын турш тэд нэг ч үг солилцохгүйгээр яг л ань насаа тавьсан мэт дайрч, цавчиж, хатгаж зөвхөн зайлшгүй үед л бултаж байлаа. Эцэст нь хоёулаа зэрэг өөхөх нөхцөлд орсноор Рику тулааныг тэнцээ болгов. Кусанагийн сэлмийн чадварыг өндрөөр үнэлсний дараа Рико түүнийг өөртөө нь туслах менежертэй энэ тэнцүү тулалдаж чадсанд үнэхээр гайхаж байгаагаа илэрхийлв. Гэвч Кусанаги өөрийгөө сэлэмний ур чадвараар түүнтэй хараахан энэ зэрэгцээгүй гэж даруухнаар хэлэхэд Рико түүний чадварч зан чанарч гайхалтай юм гэж бүрч их биширчээ. Бэлтгэлийн модон сэлмүүдийг буцааж тавьсны дараа Рико амьдрал нь хитрхи төвхтөө болчихлоо гэж гоншигнов. Дөнгөж сая бол зүгээр байсан мэт харагдаж байсан болохоор Кусанаги түүнээс яг юу болоод ийм болсныг асуув. Рико сэлэм барьж байхдаа яагаад ч юм жаахан ч гэсэн юм хийх хүсэл төрдөг. Харин тавимагцаа хэрэггүй хүн шиг санагдаад яг тэр мөчөд өгчихмээр ч юм уу ургамал болчихмоор ч юм шиг болдог гэж хэлжээ. Үүнийг сонсоод Кусанаги чин сэтгэлээсээ одоохондоо битгий өгөхээрээ зүгээр л амьд байгаад юу ч хийхгүй байсан ч аз жаргал өгч байвал тэр өөрөө хангалттай гэж хэлв. Ийм үг сонсоод Рико Кусанагиг их сонин хүн юм гэж бодоод дараа нь сууж байгаад өөрийгөө үргэлж нэг л газар тохирохгүй мэт мэдэрч ирснээ хэллээ. Сэлмийн ур чадвараараа танигдах тусам уламж өөр ертөнцийн хүн шиг мэдрэмж төрдөг. Энэ нь түүнд юунаас ч илүү хэцүү байдаг аж. Кусанаги түүнд чи өөр хүн шиг харагдаад байгаа нь харь гаргийнх биш. Харин чиний онцгой чанар л ил гарч байгаа хэрэг гэж тайлбарлав. Ийм тодорхойлолт урд нь хинж хэлж байгаагүй тул Рико чимээгүй гайхав. Кусанаги өөрөө ч өмнө нь ижил төстэй мэдрэмж туулж байсан гэж хэлээд өнгөрсөн амьдралдаа өсвөр насны Ичами Манато байхдаа үхэл яг нүдний өмнө ирсэн аимшигтай үед орж байснаа дотроо санав. Кусанаги харин дотроо тэр үеэс л мангасуудын шидийг дуурайн сурсаар байгаад эцэст нь өөрийн гэсэн шидүүдээ хөгжүүлсэн харин амьд үлдсэн цорын ганц хүн нь өөрөө байсныг санаж байлаа. Тэр үедээ хэнийг ч авч чадаагүй. Тэгээд эргэн тойрны хүмүүсийн нүдэнд үргэлж хачин итгэхэд мэт харагддаг байжээ. Харин одоо бол өөрийн хүч чадлыг заавал бусдад туслахын төлөө ашиглана гэж шийдсэн юм. Ингээд Рикогоос хамгаалахыг хүсдэг ямар нэг зүйл чамд бий юу гэж асуухад Рико бодож үзээд үнэхээр тийм зүйл өөрт нь байгааг хүлээн зөвшөөрөв. Кусанаги тэгвэл тэр л зүйлийнхээ төлөө хүчээ ашигла. Чиний онцгой чанар аль хэдийн дотор ч нь байна гэж баяртайгаар хэлжээ. Рикоч түүний зөвлөгөөг дагахаар шийдэж тусалсанд нь талархав. Ингээд хоёул гар барин дараа дахин хамтран ажиллая гэж амлав. Рикугийн дажуугаас гарсны дараахан Кусанаги Каир Рикугийн зан чанарын талаар эргцүүлв. Язгууртан шидтэн овгийн тэргүүний хувьд бол нилээд дажгүй хүн юм. Жаахан итгээд зуршилтай л болохоос бусад чигээ хуурамч, хорлонтой эсвэл юр ойлгомжгүй биш гэж бодлоо. Гүн бодолд авцаар алхаж явхдаа Кусанаги гудамжинд нэг хүнтэй мөргөлдөн
Уучлаарай гэж шууд хэлсэн ч мөргсөн хүн нь нөгөө хумай Хината байгааг мэдээд балмагдав. Хината ч мөн өөртөө мөргөлдсөн хүн Кусанаг болохыг танимагцаа ямар тайлбар өгөх вэ гэж шаардлаа. Кусанаг дуурахгүй байхад тэр түрүүнийг ядаргаатай хүнтэй таарсан болохоор одоо хүртэл ууртаа яваагаа хэлв. Кусанаг яагаад өнөөдөр тэр сүртэй гялцаал хувцас өмсөөгүй юм бэ гэхэд Хината тийм юм а. Өдөр бүр өмсөхгүй. Тэр чинь мангасан эсрэг тоноглол учраас зөвхөн албан үүргийн үед л өмсөх ёстой гэж хариулв. Кусанаги тэр зүйлд нь их дуртай бололтой гэж хэлэхэд хэсэг чимээгүй болсныхоо дараа үнэхээр тийм гэж ойлгожээ. Удалгүй хоёуланг нь гудамжны хүмүүс ширтэж эхлэхэд Хината төвөгт орохгүй тулд булангийн цаадах өөрийн суудаг газарт намайг даг гэд бүдүүлгэх хэлв. Өөрийн химлэр амьдардаг энэ охинтой зууралтгаас залхсан Кусанаги араас нь дагав. Ингээд нэг кафед хүн анзаарахгүй хоосон ширээ олж суулаа. Харамсалтай нь аль хэдийн оройтсон байв. Хүмүүс тэдэн рүү хялам хийж, шивнэлдэж, бүр болзоонд явж байгаа юм биш үү гэж хүртэл ярьж эхэлжээ. Хината хэд хэдэн удаа ширүүн хараад өгөхдөл тэд айсандаа чимээгүй болж өөр өөрсдийнхөө боллоо. Кусанагийн энэ бүх хугацаанд тайван хിവэр байсан ч Хината галзуу нохоо шиг хүн юм гэж дотроо бодоод дуугарсангүй. Харин эргэн тойрныхныг намдарсны дараа Хината Рикута хийсэн уулзалтын талаар нь асуулаа. Кусанаги түүнийг Рикута өөрийг нь дотн болж байна гэж жаахан атаархаж байгаа юм болов уу гэж бодоод дожид урьж чадаагүй дээ уучлал хүсв. Энэ үгийн цаад санааг мэдэрсэн Хината уурлан урьж аваагүй дээ гомдож суугаагүй шүү. Угаасаа бид хоёр төрөл хамтарч байгаа болохоос найзууд биш гэж тас хэлв. Яг үүний дараа тэр ойролцоо нэг хүүхдийн анхны төрсөн өдрийг тэмдэглэж байгаа овоог руу атаархсан харцаар ширтэв. Кусанаги сая хэлсэн чинь ямар ч байсан хамтарч чадвал боллоо гэж тайвнаар хариулв. Түүний өөртөө итгэлтэй байдал Хинатаг бүрч цухалдуулж чи яаж ийм хүчтэй болчихсон юм бэ гэж асуулаа. Кусанаги зам тээврийн ослоос хойш ийм болсон гэж худал хэлэхэд Хината ганц ослоор ингэтлээ хүчтэй болно гэж хаана байсан юм. Чи ер нь юр бусын их мантай хүн шүү дээ. Эд шид тэгж ажилдаггүй гэж ницав. Кусанаги харин дотроо одоо бүр өмнөхөөсөө ч ихээр өөрийн мангаа дарж байгаа гэж бодов. Үүнээс гадна Хината хэрв мангаа өсгөхийн тулд үхэлдээ нүүр тулах хангалттай юм бол тэд ингэж зовох шаардлагагүй байхсан гэж боджээ. Ийм харанхуй байдалд үлдэхээс залхсан Хината ширээнээс босч чиний хүчний үнийг надад шууд хэл гэж урлан шаардлаа. Кусанаги түүнийг үнэхээр хүчтэй болохыг хүсэж байгааг ойлгосон ч орчин үеийн энэ охинд өөрийгөө Ичамигийн дахин төрөлт гэж хэлээд ч ойлгохгүй бас сэтгэл нь ч ханахгүй мэдэж байв. Тиймээс тэр зүгээр л хүчтэй болохыг хүсэж байвал энгийн аргаар дасгалаа хийж илгэс гэж хариулв. Үүнд нь бухимдсан Хината Кусанагийг юр уншиж болдоггүй хүн юм гэж санаа алдаад буцаад суучихв. Удалгүй зөөгч ирж хоцорсонд уучлал хүсэн Хинатагийн Very Berry парфе тавив. Тэр аврах том амттан хараад Кусанаги гайхаж байхад Хината нүдэн гялалзан үүнийг л хүлээгээд байсан гэж хэлв. Тэгээд бүр зөөгч буруу захиалга авчирсан юм шиг жүжиглчгээд амь тариа нь энэ юм шиг бүхнийг нь амтархан идэж гарлаа. Амт зөөлөн бүтэц хоёрыг нь таашаан нэгийг ч үлдээлгүй дуусгасныхаа дараа Хината гүн амьсгаа аваад энэ кафед ийм парфе байдгийг дандаа идэж үзмээр санагддаг байсан ч ганцаараа ирэх эвгүй байсан. Тэгэхээр Кусанагтай хийсэн энэ найрсаг уулзалт яг таарчглаа гэж хэлв. Кусанаги түүнийг амттан дуртай хүн юм байна гэж ойлгоод урсаж буй маань урсгалыг нь ажиглав. Хината өөрийн хамгаалалт суларснаа мэдээд уулзалтыг гинт тасалж ярих зүйл дууссан гэж хэлээд яран гараад явчихав. Түүнийг явсны дараа Кусанаги түүний тарж байсан шидийн хүчнээс баг зэрэг мэдэрч чадсанаа ойлгов. Гэвч яг юу ч гэсэн өнгөрсөн удаагийн тулаантай харьцуулахад хавьгүй хүчтэй байв. Тэр богино хугацаанд зөвхөн бэлтгэлээр ингэж их өсөх боломжгүй. Иймээс Кусанаги Хината хумай ямар нэгэн нууц зүйл нууж байна гэж дүгнжээ. Энэ үед шидүү ажлынхаа өрөөнд гацсан хിവэр сууж Кусанаги үнэхээр кроно байж магадгүй гэж сэжиглэж эхлэв. Учир нь кроно гарч ирэх болгонд Кусанаги ор сурггүй алга болдог байсан тул хоёулаа нэг хүн байх магадлалыг үгүйсгэхэд улам хэцүү болж байлаа. Одоогоор цагдаагийн мөрдөн шалгалт улам эрчимжиж, кроно баригдах нь цаг хугацааны л асуудал болсон байв. Шийдвэр дотроо ихэд зөрчилдөн аавынхаа сүнс ямар нэгэн байдлаар зам заагаасай гэж хүссэн мэт овоогийн 6 харан суулаа.
Тэр шөнө Леоно дээвэр дээр Кронод тайлагнахдаа цагдаа нар Шидо өөрийн гэрийг задлах ажиллагаа бүх газарт явуулж зарим гишүүдийг хүртэл барьж асууж эхэлсэн гэж хэлв. Энэ мэдээллийг сонсоод Кроно тусгай шидийн ангич бас тэднийг барих тушаал авсан байна гэдгийг ойлгов. Тэр нэг мөчид Леонад өөрийгөө тусгай шидийн ангийн Кусанагийн мөн гэж хэлж хүү гэж ботсон ч хэрэв тэр баригдвал үнэн мэдэх нь л түүнд илүү дарамт болно гэж үзээд бодлоо орхив. Леона өөрийг нь хизээж урахгүйг тэр мэдэж байсан ч яг одоо үннээ хэлэх ямар ч ашиггүй байлаа. Цагдаагийн дотоод мэдээллийг бүхнийг ил гаргалгүйгээр зөөлөн дамжуулж болох тул одоохондоо хэлэх цаг нь биш гэж үзжээ. Яг тэр үед Леона хэрв ийм хിവэр үргэлжилбэл цагдаа нар эцэст нь бидэнд хүрнэ. Тиймээс бидэнд төлөвлөгөө хэрэгтэй гэж хэлв. Крона түүнийг тайвшруулад энэ бүхнийг өөртөө даатах аль хэдийн нэг арга бодчихсон гэж итгэлтэй хэллээ. Маргааш нь Кусанаги өөрийн төлөвлөгөөнд туслуулахын тулд Такигамигийн гэрт очиж ярилцсан бөгөөд Такигами түүнд туслахаар зөвшөөрөв. Хэд хоногийн дараа Токиогийн цагдаагийн ерөнхий дарга доод албан тушаалтнуудаасаа Шидо Брингерийн мөрдлөгийн явцыг асуухад Кроно одоо хүртэл олдоогүйг сонсоод ихэд хилэгнэн тайлбар шаардав. Нэг офицер баригдсан гишүүдээс үргэлжлүүлэн байцаалт авч байгаа ч одоогоор тэд юу ч мэдэхгүй гэж зүтгэсээр байгааг тайлагнав. Дарга яагаад одоо хүртэл амаа нэлгэж чадахгүй байгаа юм бэ гэж асуухад доод гишүүд үнэхээр мэдээлэлгүй юм шиг харагдаж байгаа тул шахалт үзүүлэх байр залга гэж хариулжээ. Үүнд улам ууралсан дарга Кроныг ямар ч аргаар хамаагүй барихын тулд шаардлагатай бол хүч хэрэгэл гэж зөвшөөрөв. Цагдаагийн нэр хүнд энэ хэрэг дээр тоглож байна гэж тэр хэлсэн тул офицерууд яарвчлан хөдөллөө. Энэ хооронд Шиду тусгай шидийн ангийн бүх гишүүдийг танилцуулгын өрөөнд дуудаж дээрээс Кроно болон түүний холбоотнуудыг олох тушаал ирснийг мэдэгдэв. Кроно хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байгаа тул түүнийг таних байхад хялбар болгохын тулд мэдээллийг нь олон нийтэд ил болгосон гэж хэлв. Мөн цагдаагийн нэр хүндийг унгаасан материалууд тарж байгаа учраас тусгай шидийн ангийнхан гамшиг мангасыг зогсоох ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ Кроныг ч давхар хайх ёстой болсныг мэдэгдлээ. Зарим гишүүд энэ тушаалд дургуутсаж тэд аль хэдийн гамшиг мангастай ноцолдоод гаран дүүрэн байхад эн чинь тэдний ажил биш шүү дээ гэж гомдлов. Харин Кусанаги үүнийг цагдаагийн туйлын цохирлын шинж тэмдэг гэж харж байлаа. Хэрэв тэд үнэхээр нухацтай хөдлвөл өөрийн бүлэг нуугдаж гарахад улам хэцүү болно гэдгийг тэр ойлгосон юм. Уулзалтаа дуусгахдаа Шидо нэн тэргүүнд гамшиг мангасыг зогсоох ажлаа үргэлжлүүл. Гэхдээ Шидо Үбрингэрийг хайхаач бүү зогсоо гэж багтаа сануулв. Уулзалтын дараа Соната Шидугаас үнэхээр бид үүнийг хийх гэж байна гэж юу гэж асуухад Шиду өөр аргагүй. Эн чинь шууд тушаал гэж хариулв. Рүүжи гамшигтай холбоотой ажлын ихэнх ачааг өөрсдөө өөрч байгаад гомдлов. Мезуха эгч дүүнэр ч мөн адил бохимдлаа илэрхийлв. Шиду тэдний сэтгэл дундуур байгааг ойлгож байгаа ч Шиду Үбрингер асар их нөлөө нэр хүндтэй болсон болохоор дээрээс ихэд сандарч байгаа. Хууль бус шийдэнгүүд илүү их дэмжлэг авах юм бол үр дагавар нь аюултай гэж тайлбарлав. Дараа нь Шидо Кусанаги руу эргэж жүжигэ боль гэж шууд хэлв. Гайхсан Кусанаги тайлбар шаардтал Шидо эргэлзэлгүйгээр түүнийг Кроно мөн гэж буруутгах нь яг одоо бууж өг гэж тушаав. Энэ үг өрөөнд байсан бүх хүнийг цочров. Охид тэр даруй Кусанагийг өмөөрөн тэр Кроно байж таарахгүй гэж хамгаалав. Харин тэдний ингэтлээ яран өмгөөлж байгааг харсан Шидо бүр Юка Саната хоёрыг ч Кронотой холбоотой юм биш биз гэж сэжиглэж эхлэв. Тэд эсэргүүцэх гэтэл Шидо Кроно олон хүний амийг аварсан байж болох ч одоо бууж өгвөл шүүхтэр арай зөөлөн хандах боломжтой. Энэ нь цагтаад хөөгдөн баригдсанаас хавьгүй дээр гэж зүтгэв. Өөрийн тамгийг батлахын тулд тэр Кроно Кусанаги хоёрын гарч ирдэг цаг хугацаа, биеийн хэмжээ, чадварын төстэй байдал мөн Кроно үзэгдэх үед Кусанаги хизээж байдаггүйг нэг нэгээр нь хэлж эхлэв. Ингээд эдгээрийг бүгдийг зүгээр л давхцал гэж үнэхээр үзэж чадах уу гэж өрөөнд байгаа бүхнээс асуув. Өрөө бүхэлдээ дуугүй болоход Шидо Кусанагигаас шууд хариу шаардав. Яг тэр үед Кусанаги ам нээх гэж байтал Соната утсаа харуулan шууд дамжуулалт нээв. Шида Обрингер дахин нэг удаа нэвтрүүлгийн станцыг булан авчээ. Дэлгэцэн дээр Кусанаги өрөөнд өөрөө сууж байхад өөр нэг хүн гарч ирэн өөрийгөө Кроно гэж танилцуулж ийхүү орж ирсэндээ уучлал хүслээ. Хуурамч Кроно олон нийтэд өөрийнх нь болон Кусанагигийн хүчний тэмцлийн талаар дэлхийд даяар сониучрахж байгааг хэлээд үүнийг эцэслэхийн тулд Кусанагиг гигэн цагаан өдөр ил тод тулаанд дуудав.
Энэ мэдэгдэл дэлхийг бүхэлд нь цочрдуулав. Багийнхан итгэж ядан алмаарахад шидөө хэрв Кроно, Кусанаги хоёр нэг хүн юм бол яаж ингэж ил тодор сорж байгаа юм бэ гэж бодолж эхлэв. Самата Юка хоёр ч өөрсдийн сэжгийг эргэн бодож энэ бүхэн утгагүй болчихлоо гэж эргэлзэв. Харин Рюжи, Рука хоёр гүн утгыг нь сайн ойлгохгүй байсан тул Кусанаги одоо яах гэж байна гэж асуулаа. Кусанаги харин энэ сорилтыг хүлээж авна гэж тайван хариулав. Хэдэн цагийн дараа бүхэл бүтэн улс анхаарлаа Шибуя руу хандуулав. Дэлхийн хамгийн их хүлээлттэй тулаан болох Кусанаги Кроно хоёрын мөргөлдөөн яг эхлэх гэж байлаа. Тэнгэрт мэдээний нисдэг тэрэг эргэлдэж сурвалжлагчид хэдэн мянган хүн цугларсныг яг л аврах хэмжээний наадан болох гэж буймид тайлбарлав. Тулаан аюултай учраас эрх баригчид олон офицер байрлуулсан бөгөөд Кроно гарч ирмэгц баривчлахад бэлэн байлаа. Түүний эрхийг хүлээх зуур зарим фэнүүд дуртай тулаанчдаа дэмжин оролцгов. Энэ бүхнийг харсан Ружи тулаан жинхэнэ хэвлэл мэдээллийн үзэгдэл болчихжээ гэж хэлв. Багийнхан нь сошиалсуулжээ, шууд дамжуулалтын хандлтын тоон мэдээллийг үзүүлж, энэ тулаан ямар хэмжээнд түгж байгааг харууллаа. Харин шидүү дуугүйхэн ажиглан Кусанаги үнэндээ юу хийх гэж байгааг таахыг хичээж байв. Одоо буцах зам байхгүй болсон тул Кусанаги алдаа гаргаасаа гэж тэр дотроо хүлээж байлаа. Тулааны талбайн ойролцоо Хината, Рику хоёр санамсаргүйгээр түшээрөг харж тэр хүртэл энэ тулааныг үзэхээр ирснийг мэдээд гайхав. Яагаад энд ирсэн юм бэ гэж асуухад түшээрөв энэ бол заавал өөрийн нүдээр үзэх ёстой тулаан гэж хариуллаа. Түүний үг дуусмагц талбай дээгүүр тэнгэрт гинэт тод гэрэл асав. Хүмүүс юу юм бол гэж гайхаж амжаагүй байхад цэнхэр энергийн туяа огцом доош бууж нисдэг тэрэгтэй шүргэлцэх шахан хүчтэй дэлбэрэлт үүсгэв. Тоос сар нэмэгц Shadow Bringer-ийн хуурамч ахлагч Кроно талбайн төвд дүрслэгдэн гарч ирэв. Хэвлэл мэдээлэл түүний ирснийг тэр дорнд шууд дамжуулж эхлэв. Кроно үнэхээр гарч ирсэнд цочирдсон шидүү өөрийн өмнөх тамагтаа эргэлзэж эхлэв. Саната Юка хоёр ч мөн өөрсдийн сэжгийг дахин эргэж хараад Кроно, Кусанаги хоёр үнэхээр тустай хүмүүс юм биш үү гэж бодож эхэллээ. Тулаан эхлэхийн өмнөхөн Кусанаги санаа алдан ер нь бол ийм шоу тавих дургүйч энэ удаа аргагүй болсон бололтой гэж хэлв. Хуурамч Кроно юу ч дуугарахгүй хിവэр байсан тул Кусанаги жижиг яриаг алгасаад шууд тулаанд орё гэж шийдэв. Мянган мянган үзэгчийн өмнө тэр эхний давталгаагаа эхлүүлж 6 дугаар түвшний Null Magic Inorganic Cannon ашиглав. Хуурамч Кроно үүний хариуд харанхуй шийд. House Raven сүрв. Хэрвээ та бүхэн дараагийн ангийг илүү хурдан үзэхийг хүсэж байвал доорх данс руу хандив илгээж биднийг дэмжээрэй. Мөн өмнө хэлсэнчлэн манай данс руу 4500-аас дээш төгрөгийн хандив илгээсэн хүмүүсийнхээ нэрийг уншиж байна. Мандах сайхан анх баяр, Бат тогтох Баярбаатар, Цогт Баатар Бямб жаргал, Воолож Лавг инх сайхан, Бат учир Эрдэнэ туяа, Сосор Барам, Даваа сүрэн, Хатанбаатар Мегмар сүрэн, Ананд очир Өнөр Баяр Батсуур, Чойж ямц Бархас та бүхэндээ маш их баярлалаа.